цэцгийн гишүүнд бас за баяр хүргэе. Яг өөрийнхөө хүсэл зорилгоор карьерийнхаа одоо хүсэл дээр наашаа ирсэн гэхээсээ илүүтэй улсын их хурлын удирдлагын баг санал тавьж за одоо туслаач гэдэг л туршлагатай хүн байна туслаач гэдэг ийм одоо санал тавьсан болов гэж бодож байна. За миний хувьд 20-24 онд статистикийн хорооны дараагаар буюу одоо улсын их хурлын харьяа байгууллагыг удирдах ажилласан. Энэ хугацаанд үлзий сайхан дарагтай одоо бас ерөнхий нарийн бичгийн дарга байхад нь бас гар нийлж сайхан ажилласан. Тэгээ миний хувьд юунд баяртай байна уу гэхээр за ямар ч байсан нэг эмэгтэй дарга орж ирж байна. Гендерийн одоо бас нэг мэдрэмжтэй байна гэдэгт бол нэг өсөндөө бас талархал дэвшүүлмээр байна. Засгийн газарч тэр улсын их хурлч тэр ер нь төрийн альва байгууллага бүгд л одоо энэ гендерийн хуулиа бас мөрддөг баймаар байна. Альва энэ томилогддог албан тушаалууд дээрээ гендерийн квотыг маш сайтар хангаж байж төр өөрөө хуулиа биелүүлж байж сая бусдаас хууль биелүүлэхийг бас шаарднаа. За саяхан болоод өнгөрсөн процесс донд магадгүй үлзий сайхан дарагч одоо ирж байгаа дээр бас онож байгаа байх. 95 дугаар тогтоолтой холбоотойгоор улсын их хурлын 95 дугаар тогтоолыг хүчингү болгох энэ процесс ердөөсөө одоо хийгдээгүй гацаанд орсон байна. Даргын дэрэгдэх зөвлөлтөөр хэрхэн яаж хүчингү болгох вэ гэдэг дээр одоо дарга нар маргалдаад ямар ч шийдвэр гаргаагүй байгаа одоо хүртэл. Учрал дарга 95 дугаар тогтоолыг одоо яах ёстой юм бэ гэдэг ийм том асуултын тэмдэг цэцгийн дүгнэлттэй холбоотой 8 дугаар дүгнэлттэй холбоотой гарсан. Тэгээ үндсэн хуулийн 66-гийн 2, 66-гийн 4, 5 хоорондоо маргаантай байгаад. То есть улсын их хурл цэцгийн дүгнэлтийг ууг нь бол авч хилэлцэх ёстой. Цэцгийн дүгнэлт нь өөр улсын их хурл дүгнэлт гаргасан мөртлөөсөө хилэлцэхгүй гэдээ одоо бас заачсан. Тэгээ үндсэн хуулиа дагах юм уу? Цэцгийн шийдвэрийг дагах юм уу? Улсын их хурлыг ийм эвгүй байдалд оруулсан дүгнэлт одоо гаргацсан байгаа. Тэгэхээр үүнийг хэрхэх вэ гэдгийг магадгүй тус цэцгийн шийдвэрийг гаргахад одоо гар бие оролцсон үлзий сайхан гарц гаргалгааг нь одоо олж магадгүй юм а гэж миний хувьд бол үзэж байна. Тэгээд үүнийг бол одоо бас хамгийн ихний одоо шийдвэрлэх асуудал өнөөдрийн одоо даргын дэрэгдэх зөвлөл хуралдах бол энэ тал дээр одоо бас яг дөрвтэй шийдвэр гаргах ёстой шүү гэдгийг одоо бас хэлье. Тэгээд үлзий сайханд амжилт хүсье.